Сайн бацгаана үзэгчдээ. Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевиз малчин айл нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг үзэгч та бүхэнд бэлтгэн хүргэж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийг бид Багнуур дүүрэг зам мөн тэр дундаа шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн Миний нутаг шүлгийн хошуун дээрээс нэвтрүүлгээ эхэлж байна. Ингээд үзэгч та бүхнийг айлдаа өрий тун удахгүй үзэгч та бүхнийг айлынхаа эзэдтэй танилцуулъя. ажлын өмөр чирэлсэн хатамчны хангар хааморт халуун яр өрнүүдгсэн За бид хүн альда зочлоод ирсэн гэрээ эзэдтэй үзэгч та бүхнийг танилцуулын нийслэлийн Багнуур дүүргийн малчин оргоо гэж айлд хүрэлцэн ирсэн. За сайхан хаварч байна уу? Сайхан тагсайхан хаварч байна уу? Сайхан хаварч байна. За танагч одоо төвийн айл уу өдөөний айл уу? За манайч одоо төвийн хөдөөл гэх юм уу да? Одоо гэх юм уу да? Төвийн малчин айл гэх юм уу? Төвийн малчин айл гэх юм уу да? За хаварч тавлаг байна уу? Тавлаг байна уу? Өнтөө сайхан үйлчсэн дээ энэ үл. Энэ жил одоо яриангуй сайхан өвөл боллоо та тийм. Тий сайхан өвөл болсон. Одоо сайхан хаварч сайхан л болж байна да. За өнөөдөр чи харин жоохон хурд тунцтай маяг юм байна уу юу? За энэ тэнгэр жоохон бүүдээгээд энэ 7 хоног нэг жоохон тэнгэр муудах сурагтай байлээ те. Сураг байна уу? Тий. За. Тэгээ гарын мэдээгээр. За оргоогүй гэдэг айлынхантай танилцсанаа. Гэр бүлийнхнийг хүүхдүүдтэй сайхан танилцуулъя. За би манай эхнэр энэ нууган зул гэж юм байна. Амбал зургуулаа 4 хүүхэдтэй. За 2 хүү 2 охинтой. Нэг зээтэй ингээд л амьдарч байна да. За хүүхдүүд сургууль соёлдоо явсан уу? Хүүхдүүд сургууль соёлдоо том хүү маань одоо Японд ажил хийдэг. За. Тэгээ дараагийн охин маань энэ цагдаагийн академид сурч байгаа. Тэгээ 2 баг маань сургуульд байна да. Нэг нь 7 дугаар анги, нэг нь 3 дугаар анги. За. Зээ маань цэцэрлэгт. Багнууртаа сурж байгаа юу? Багнууртаа сурж байгаа. Танаач одоо бас малчин айл гэхээсээ илүү төвийн айл шиг их сайхан тогтсон айл байна шүү дээ. Одоо ингэ сайхан төвдөө дулаан цахилгаантайгаа одоо ингэ ер нь бол одоо орчин цагийн малчин гэх юм уу? За шинэ үеийн малчин гэх юм уу? Тэгээ одоо нэг сүүлийн үе суурин л болж байгаа ухаантай да. Тэгээд жоохон фермер маягтай болох санаатай тэгээд. Зөө. Тэгэхээр даг цахилгаан хэрэгтэй, сум хөдөг ус хэрэгтэй болохоор тэгээд төв жоохон мараад Багнуур дүүргийг сонгоод сайхан нутаг юм. Энэ 20 онд ирсэн дээ манай. Зөө. Тэгээ өмнө нь энтэй аймгийн жаргалтгаан суманд 20 жил болсон. Зөө. Тэгээ цэнхэр манд сумаар таан сумаар талаар дан хөдөө үрэл байсан та. Уугуул ер нь ханах болсон 2 манд. Уугуул би одоо Зохион аймгийн Яруу сум юм. Зөө. хинтийн жаргалтгаан. За. Тэгвэл одоо гэр бүлийнхээ хүний нутаг дээрээ суурьсан юм биш үү? Тэг гэр бүлийнхээ тэгээ нийлээл тэнцээ ер нь 20 гаруй жил болсон да яргалтгаан суманд. За. Тэгээд одоо сүүлийн үед энэ аяр багыгаа цэцэрлэг сургууль гээл ер нь ч жоохон фермер малаа жоохон чанаржуул цөөхөн болгоод төвийн нэг тийм суурин дуу маяг юм болоод. Зөө. Санаатай л явж байгаа юм даа. Жаргалтгаан цэнхэр мандал гээл дэлгэр хаан гэж сайхан нутаг л да тийм ээ. Нутаг ярих юм чинь хүмүүс нутаг өнтер байсан Хэрлэн Баян улаан Нугаар барига тэгэл одоо бас тэгвэл одоо л нэг айл нэгчээд байгаа болохоос уг нь ч одоо хүмүүс олон жаргалын дорн байлаа шүү дээ. Тийм ээ. Одоо үед бас нэг малдан жоохон ихтэй бэлчээрийн даас нэг жоохон муудаад байна да. Харин тэгээд байгаа болтой. Нэг отрын бүс нутаг маань ер нь бүс байхан болоод нэг айлууд нь ингээд нэг шаваад баруул тал газар шиг болох гэдэг. Харин тийм гэсэн. Тал талаас ирсэн айлууд одоо ирс суурьчаад идэв юм шүү дээ. Тэгээ баруун талаас ирсэн тэгээд буцаж гарахгүй явах болчиход байна л да. Манай чанаржуулах биш тоог нь олшруулаад нөгөө даацын. Харин тийм ээ. Бэлчээрийн даац юм хаасаа хэдхэн амжиргаандаа хүржил залгаж илээвэл уг нь малаалт болж үлцүүлч юм бол. Харин тийм. Одоо загч яг нэг хэсэг бол яг тэгээд хүмүүс тоонд анхаарал бас нэг амжиргаагаа бас нэг дэвшлүүлэх гэдэг ингээд тоонд анхаарал идэгээс одоо бол бас нэг үеийн бодвол
бас нэг чанар гэж яриад идэг болсон байх шүү. Одоо бас яг л танах шиг ингээд бас нэг Тэгээ хаасаагүй л чанараар нэг фермер чиглэл рүү тий чиглэл рүү явж байгаа айлууд бол байна. Танах одоо аль төрлөөр нь фермерлөө зүтгэж байна. Одоо бог байна уу, бод, өхөр дээр байна уу? За өхөр нэг 50-60 өхөр байна да одоо. Зөв. Тэрнийг л нэг жоохон өсгөх фермийн юу болох санаатай. Энэ төв газар болохоор бас богонд бас нэг тийм сайн зохицолтойгоо. Манайх шинчэнэ энэ төв дээр бол 3 сараас 5 сар дуустал нэг 2-3 сар хаваржаан дээр суучдаг. Хаваржаа маягтай. Тэгээд зун нь болохоор энэ ожиртын гол гэдэг голтой задгаа гэрээ бариад гараа явчихна. Өвлөнд бүр энэ мөнгөн мортоос наашгаа уудандаа үйлччихдэг. Зөв. Тэгээд 10 сарын 1-нд гараад 3 сарын 1-нд гихж орж ирэн дээр. Эхнээл өвлжин дээр гол доон да. Тийх нь байна тий. Энэ бол үндсэндээ ингээд танаа хаваржаа юм байна шүү дээ. Хаваржаал болж байгаа юм да. Бас намартаа нэг хэсэг байх уу? Амар нэг цөөхөө нэг хэдэн сар хөрөхгүй шахуулж байна. Өвлжөрөө явтлаа. Зөв. Наашаа орж ирлээ. Тэгээд эн чинь ингээд Багнуур дүүргийн 2 дугаар ороо. Энэ Багнуур дүүргийн 2 дугаар ороо юм. Тий. Мал бүхий айлууд нь. Зөв. Гэхдээ мал бүхий иргэд байдаг гэсэн эн чинь ингээд нөгөө төв газар болчгороо бас нэг олон бог бас байх боломж болж байгаа тий. Таатай тий. Болон байх. Манайш одоо нэг 600 бог байна да. Тэгээ одоо ингээд дөлж эхэлнэ. Эхлэх байгаа юу? Эхлэх байгаа. Одоо нэг 4-5 онолд эхэлнэ тий. 6-7 оноос эхлэхээ. Богоо төлөвлөлчөө тэгэл ер нь гарчд юм да. Зөв. Энэ жил ч одоо цаг сайхан маань өдөн уржлан юус энүүгээрээс айлууд ирж ийсэн. Энд рүү чинь цас их унах юм. За энэ Багнуур ч ер нь их онцгой хүүтэн газар юм. Тий. Ер нь 700 км өмнө л орох гэдэг шүү. Зөв. Хүүтнэрээ өвлдөө. Та ч бол одоо их хүүт нутг юм шүү дээ. Тий. Нодлон уржин хоёр чи ер нь их зудтай. Айхтраасаа. Зуд болсон ер нь. Айл руу очиход ингээд ковшор зам гаргацсан тэр замын ээжүүдэлийн тэр цасны зузаан музааныг харахад бол тий их хатуур шуураад их хатуур нэг гөрч нэ. Мал зарж авчиж идэх мэдэх ямар ч юугүй. Газар л та. Энэ жил бол ер нь их сайхан. Ер нь бараа үлччлээ дөө. Тийм лээ. Нийт утгаараа сайхан бараан байна. Фермер бол одоо дан өхрөн дээр л гэж зүгээр бог малыг ч юм уу ингээд фермлүү ингээд шилжүүлэх тийм арга зам ер нь олж харваа та. За яг хуу газар ашаава шин сайтай бол яг нэг эрчимдсэн тэр нэг супако мобакулэ тийм юуны чиглэл яг тэр мах захныхаа чиглэлийн юг бол тоогийн нэг бариад тийм башин савтай байнгын тэжээлийн өвснөгөө өгдөг болохоор юм билээ. Яг манай энэ Монгол орон нутгийн бэлчээрийн Монгол хойно ямаа манд бол бас нэг зөвхөлтлөг муутай. Тэгэл байх л та. Байнгын нэг ашаанд болохоор чин ширэх хачиг уулсан юмнууд нэгтэн нэг газар байгаа мал чи ер нь дарга дэвэр явах тааж юм манай эдгээр чинь тэгэл Монгол мал чинь дан бэлчээрээр явж тий хатрлоод явж идээ сурсан мал чинь тий мал чинь бас яг цөөрийн юм дээр бас зохицолтойгоо бас жоохон тийм юм. Зөв. Өхөрч бас нэг талын одоо малгай багтай бэлчээр бас нэг голохгүй ашиг шимүүнтэй тий идэж болохгүй тий тэр талаараа бас нэг одоо нэг фермер чиглэл рүү оруулчихад бас арай амар юм да тий амар юм тий. Гэтэ фермер рүү оруулахдаа нэг сүүний чиглэл гэж нэг оруулж болох юм, махны чиглэл гэж оруулж болох юм. Сүүнийх нь бол тэгээд бас танай хайл чиглэл рүү нөө. За манайх одоо одоохондоо Монголоор байгаа. Монголоор байгаа тий. Зөв. Ер нь махны чиглэл рүү оруулах санаатай л. Бох мухаа сэлж тэгж оруулах санаатай л байна. Одоо чинь энэ фермер чиглэлээр одоо сүхрээ малж байгаа айлантныг харахад бол ихэвчлэн л ердөөс нэг сэлэн үйлдвэр нэг казакын цагаан толгойд байх юм байна. Ангус байх юм байна. Ангус бит. Тий. Ер нь голцоо нэг ийм хоёр төрлөл байх шиг байна. Тэгээд фермер чинь тэгэл суурин л болно гэсэн. Тий, ер нь суурин л болно. Тэгэхээр чинь одоо уламжлалтаа бас хадгалж үлдмээр. Тэгэхээр бүр яг бүр тийм таг фермер болно гэж бол бас гэж байна. Бас тийм ээ тийм тий. Одоо нэг хагас эрцэмтсэн гэх юм уу? Тийм л юм да. Тэгвэл одоо суурин хагас суурин гэх юм уу? Тийм шүү дээ тий. Өвөлдөө нэг тэжээл дулаан байртай. Тэгээ босоод улиралдаа уламжлалтай бэлчээрийнхаа. Ядаж ингээд нэг хоёр сэлэгчдэг болмоор шүү дээ тий. Одоо нэг 100 намрынхаа дээдгэр цаг сайхан бэлчээрээр нь байлгаж байгаа. Өвөл хаврынхаа цагтуул сайхан суурин байлгаад тий. Тэжээ тортол. Тий. Дуулахгүй л байна гэсэн үг. Тийм ээ. За хон бэлчээртэй гараа авцсан.
За хонь сая бэлтсэн, өхөр хонь бэлтсэн байгаа. Өнөөдөр ер нь ямар ажил төрлийн төлөвлөгөө байна? Ер нь төвийн айлууч ер нь өдөртөө юу хийдэг юм болоо? Гэж одоо дандаа нэг хөдөө айлуудаар явсаар байгаа. Гадуурх баас үүссэн арилгаал тэгэл. Ялгаагүй л хийж. Ялгаагүй өдөртөө мал хуугаа өвсдөж жилийн нэг нь Ялгаагүй л. услан морин гээл тэгэл нөгөө өдөр тэгэл нөгөө малдандаа явна. Мөн ялгаагүй л дээ. Зүг зүг. За юу сэрүүлүүлээ? Хоол. Жис гадаа үүдэнтэй сэрүүлэх юм болов гэж бодлоо. 92 оноос хойш одоо 32 жил малмалж байна да. Зүг зүг. Нутгаас ийзээ гараад. Нутгаасаа бүр хөөгд байхдаа нэгдүгээр ингээд орохтой л гарсан. Зүг зүг. Улаанбаатар хотод сургууль төгссөн. Тэгэл ерөөсөө 8 дугаар ингээд төгсөөл мал дээр гарсан. Зүг зүг. Аав ээж ах トゥ нар наа өрөө. За миний аав ээж бурхан болсон. Зүг. Тий. Аав манай нөхөн бурхан боллоо 92 ураад. Зүг. Ээж маань бүр намайг нийлэх байхад өнгөрч юм аа. Сайхан насалсан байж та аав нь. Би ч өөрөө гэр бүлээс зургуулаа. За. Хоёр ихч нэг дүүтэй. Манай ах ихч дүүнэр одоо бүгд л энэ баг нурт байна. Зүг. Ер нь бол бүгдөө л наашаага нүүдэлсэн Тийм тийм. нааш нүүдэлсэн. Одоо бол завхандаа яруудаа бол ах トゥ нар байхгүй. Яруудаа одоо зүгээр Төрөл төрөсөд бол төрөл байгаа. төрсгчүүд маань байгаа. Төрсөн ах ихч дүүнэр маань бүгд энэ баг нур харагдаа. Нэг ах маань Улаанбаатарт байгаа. Өнгөрсөн жил яруугийн 100 боллоо шүү дээ. Очив. Сумынхаа 100 жилд очиж чадаагүй. Чадаагүй юу? Тэгээ 90 жилд нь очиад тэрнээс хойш тэгэл дахиад очиж чадаагүй л. Зүг. Яруу сум гэж өстой сайхан яруухан сум байлаа те. Бидэд бас очисон. Үнэхээр бас байгаль сайхантай. Тий сайхан сум шүү. Сайхан сум байлаа тийм ээ. Манай эхнэр чинь бас аав ээж энэ амьд зэрэг байгаа. За. Тамаа ээж бас Сумдаа байгаа юу? Энэ хоронд байгаа. Энд байгаа юм уу? Тий манай Зүг. эхнэрийн талын ах дүүнэр нь бүгд бас энэ баг нурт байна. Нэг дүүн суман дээр байна. Зүг. Энэ баг нурд ер нь хоёр талын ах дүүнэр бүгдийг татсан. Тийм биш тий. Тий. Хоёр ч нэг энэ сууршаа тал талаас нь татчихсан юм уу? Ер нь ингээд суурьцсан байсан юм. За ер нь энд битээрээс хийгээл тэгэл ер нь татсан даа. Тий. Зүг. Татах жоох уу бараадаал Тэгээд нэг юм бараадал гэдэг байна тий. Нэгээ бараадал. Одоо хөдөө чинь бас тэгэл бүл хаал маш хэрэгтэй Тийм шүү. байна. Тэгэл ах дүүнэрээ ал жоохон ажил харахаар дуудах юм байна шүү дээ. Ер нь яг Монголын малчтай яг энэ бэлчээрийн мал аж ахуй дээр бол бүл бол ялчгүй хэрэг болоод. Бүл өстой хэрэгтэй одоо. Сун намрын цагт бол сайхан дэлгэр цагт бол одоо явах та тэгэл тий. малаа сайхан хэрүүл тойруулчаал байж гисэн. Өвлийн цагт, хаврын цагт за тэр тусмаа одоо яг энэ цаг үед бол одоо энэ мал төлдөг яг энэ цагт бол ягарахгүй бол одоо бүл хэрэг болж байгаа да. Бүлнээс хэрэгтэй Тий. юм аа. За хоол идэх. За. Танаа чи юм гоё юу шиг юм аа. Нэг амралтын газар байдаг шүү дээ нэг. Тэрэн шиг ингээл гадаа сүйдрвч мөдрөвчтэй ингээд. Энэ бариад удаагүй байш юм уу? Энэ одоо бариад 3 жил болж байна. Тийм харин сайхан шинэ биш юм шүү дээ. Сайхан тухтай байна шүү. Энэ гэр хинийх үү? Энэ гэр одоо 100 өвөлдөө хөдөө гарч явдаг гэр маань да. Зүг. Тэг өвөлдөө ингээ бариатай байж юм. Өвөлжин дээрээ бариад малтайгаа. Хавар энэ ч төл юм. Зүг. Тий. Хавартаа малын амьдрал өвөлдөө өөртөө амьдрал байж идэг юм дээ. Танаа морж сайхан тарган байж тээ. Тэжээлтэй болохоор сайхан тийм ногоо өвсөн л байдаг мөрд. Зүг. Төлөө авцсан. Одоо ихний өхөр дугуулаад байна да. Эдгээр гарахгүй юу? Энэ дугуйлтай өнөө өвс тавьж өгөөл. Өвс тавьж өгөөл ингээд байж Тэгээ одоос авслаа л байж. Зүг. Өхрөнд бол янзын сайхан хашаа байна дөө. Энэ дотор янзын сайхан дулаахан биз? Энэ дотор дулаахан янзын дулаахан боостой. Яста төвий малчин үнчтэй юм байхаас яг хоо. Энд чи хөөргөн зүрхэн сартай байна уу юу? Тэ энэ зүрхэн сартай. Тэ? Хоёр ир тугууд гараад байгаа. Хөөргөн тоглоо шүү дээ. Энэ дотор одоо хон яма ашиглаж урлаад ирэхээр наваад эхлэн дээ. Зүг. Тэ. Чи сайхан цайтай байна уу? Өндрөө бол овоо идэх юм.
Нөлөө орно. За энэ араа яг миний ажил энэ. За энэ Яг намайг хэрэг үлдсэн шиг ингээд яг өмнө ингээд баагаад эхэлж штэ одоо. Энэ тэрэгэн дээр уулна цэвэрлэж явсан юм байна шүү дээ. Уулна хийж явсан юм байна. Энийг нэгмэр асгачих уу? асгаж шинээр асгаж юм. Би дахиад савраа байдаг хөө. За тэгье. Хоёул хоёр талаас нь хялзуулчихна. Одоо энэ манай малчт нэг юм хөөрхөн тэрэгтэй болчихжээ. Амар хуучин тэгэл нэг баанд хийгээл чирээ явдгаа бодвол бас нэг энэ тэрэг мэрэгтэй амар болсон биш үү? Одоо нэг наран тулмууд дээр байгаад идэг шүү дээ. Тэгээ нэг батарейтай эсвэл зарим бензин дээр нэг юм ачаатай моцик гэдэг шүү дээ. Тийм юмтай одоо бүр амар юм шүү. Тэ? Ойрхон гэж асгаад байхгүй тийм ээ. Тэ? Тэгээ сайхан дээр чинь том багтаамжтай. Сайхан наашаас өчтдөг бол. Энд чинь нэг төв газар болохоор бас ингэж хамаагүй асгаад байж болохгүй нэг газрууд нь дандаа өмчлөгдсөн газар болохоор. За. Би одоо энэ шингэж байгаад кофшор төрүүлж хаваад ачиж айдаг шүү дээ. Энийг тэгээд төлж мөлшүүлгэж хэрэглэхгүй юу? За энд одоо нэг их төлж хэрэглэхгүй дээ. Өвөлд нь болохоор нэг гоорхагаад иргэл болохоор нэг нүүрсээ төлчих. Тийгээс жинхэнэ нүүрсний оронд ээж нэрээ бас. Энэ дисэлгэм мэслэгийн айхтар сонсогдох уу? Энэ цонх монх бүр дэргэн шүү дээ. Тийм үү? Тий. Яа. Энэ хотгийг асаагаадах юм уу? Энэ өхөр тоглолтнууд зарим нь усуух гэдэг шиг шүү дээ. Усуух гэдэг шиг юм. Хотыг асаа. За тэгээ та тэгвэл хотыг асаачих. Би энэ бүрхэ хамжил бай. Энэ хотыг нэг сосгоожлаад. Ашаантаа ингээд ходог модгтай бас анзи юм шүү дээ. Ингээд өсөлч. Аж нөгөө цахилгаантай болохоор ингээд мотор дуурахгүй байна те. Чи шууд тогоор уу? Шууд тогоор. Хижээс бас л нөгөө хөдөө айлд очдог шиг санаад байна шүү. Нөгөө мотор нь дуурахгүй байж усан шожигноо гоожод унахаар. За нэг асгаж ирээ. Нэг төлөө нүүрс мөрс авахд энэ нутгийн хүмүүстэй бас арай хөнгөлөлттэй энэ төр өгдөг үү? Үгүй. Цаанаасаа нэг усаас тогтоосон үнээрээ. Тогтоосон үнээрээ л. Төвдөө тусдаг гэртээ юу та төвдөө дотор байр нэ нөө? Гоо төв дээр юутай байртай. За. Байранда. Хоёр өрөө байртай. Тэндээ байдаг. Олж юу? Тэгээ манай хараач нөгөө байнгын нөгөө шугамын автобус явдаг. За. Төвөөс үү? Тий. Гिचэлд тараад өрөө дэрэн заримдаа. За бүр амар юм биш. Эндээсээ өглөө тэр заримдаа гिचэлд явчихна. За. Нэг 2 цаг 3 цаг ирээтэй болоод байнга тогтмол цагтай автобус нь байнга явдаг. За. Тэгвэл бүр амар юм биш. Бид зүгээр нэг малчтыг нэг тааваараа байгаад идэл гэж бодоод тэр болохоос бас гэж ингээд бүх юм бас цаг хугацаатай байгаа шүү. Тийм юм малаа ил чин цагаар шүү дээ. Тий. Яг одоо тэдэн сарын үеэр тэгж тарин туулган
Хэдэн сарын хэднээс тавьж ийж хэдэн сарын хэдэн төлн барина гэдэг дэс. Дандаа цагаа хугацаатай. Малын хийл чинь бас яг л 3 сард яг л хугацаанд л тээд юм байна да тий. Яг л одоо 10 сарын 20 гээд явах юм бол 3 сарын 20 гээд яг төлөлдөө. Тэгээд нэг 5 хоногийн наан цамтай л байдیں۔ Дөө. Харин тийм хий. Тарган орсон бол 5 хоног Харин илүү бахан. илүү дэдэг. Турхаар 5 хоногоор дутуу дэдэг л. Зөө. 5 хоногийн наан цамтай төлдөг шүү дээ. Нэг дондын хүчтэй мал бол яг л хоногтой төлж идэв шүү дээ. 10 сарын 20 тавихад 3 сарын 20-нд төлж идэв. Зөө. Энэ 2-3 хоногийн өмнө ямаагаа самнаа дуусгасан. Оо ямаага самж байгаа юм даа. Самцаа. Оо зөө. Одоо ингээл төлн залгандаа тэгэл. Төлнөөс нь өмнө самждаг юм уу? Төлнийх нь өмнө хэн самчдаг. Оо зөө. Ямаага. За болж байна. За би асууж та эдгээрээ талт хийчих. Чи одоо 3 сарын 20-гаар 4 сар гараагүй байхад самжиж байна гэдэг чи. Тэгвэл нэг том ажлаа амжуулсан л байгаа юм тий. Нэг том ажил амжилтад авсан. Тийм ба. Одоо гайхаж байгаа бохтой өдрийн цагаар учиргүй хашаад унах чи яах Харин юу болов гэж байна. Хаш. Хөш. За. Аа бац. Одоо наадтай гашаад ичнэ бүгд. Санасаа үгүй зөө. Ижаач жоо. Яа. Бордонгуудаа бас тарих үлээ. Бордонгоо тарина. Бордон төлөг хоёроо тавьчих. Томоод нь болохоор нэг одоо төлөг болохоор байр баг. Тэмдрүүж багтах юм баха. Багтнаа. Нэрэ багтлаа шүү өдөр чинь. Орчод юм уу? Яста чигчээд юм байна. Барихад амрах нэрэ тий. Тийм одоо ингээд ихнээс нь гаргах чарвал. Харих хүмүүс нь байна. Нэг ингээд саруулчаар хитэн мал тарих юм. 50 грамм шиг гэдэг. Аа за тэгээд нэг мал бол 1 грамм. Бага мал 1 грамм шиг. Аа Мэдсэн болдонгууд нь 50 кг амжин 1 грамм болж идэг. Аа зөв. А тэгэхээр ойролцоогоор бол нэг Тий. борд нэг төлөг бол нэг амжийн нь бол 50 орчим байх юм. 50 дотор байх юм. Дотор тийм 50 40 1 грамм юм. Энэ одоо энэ тарих гэж байгаа тариа чинь юм их тий. Юм. Энэ ямар үр нөлөөтэй юм мал. Энэ гадны паразитыг устгах зэрэг. Гадны нэг хажиг Хажиг ховол. Ширхтийг устгах. гадны барьцдаг устдаг. Одоо ер нь паразит гарсан уу? Байгаа. Байгаа юу? Энэ биш. Би одоо ингээд хажиг угаан юм. Энэ хаврын захирал Ингээд хашаа уншин яах вэ? хажиг хуулцч одоо энэ хаврын захирал. Аа зөв. Энэ чинь бас нэг юу яадаг лөө нэг арьс махны завсар гэдэг лөө. Тий, арьсан дор. Өнгөцгөн тарин тий. Арьсан дор идэх. Арьсан дор. Ийм хүүдийг үсгэж юм. За боцсон уу? Цэвэрсэн. Хамуу Тийм гадны барьж гэсэн үг дээ. Хамуу хөвгөлтэй тавьчихын тий. А хүнээр бол нөгөө нэг юм тууралтад өвчнө гэсэн үг тий. За барь. За. Аль бүтэн дээр. Хүзүүний дунд За. их доогор төрөөд гүрээр нь орно. Аа зөв. Тэгээ хүн. За. Томато шүү. За. А угончууд ядах юм байхгүй юм тий. Үгүй. Ганц базаал болох юм. Тэгээ нөгөө автомат биш болохоор Тийм. дахин дахин нөгөө сороод өгөх байх гэсэн. Ингээд 50 граммаар.
Ингээд мал таргаар тамиртай уу? Тамиртай байна. Тий. Ингээд цаахан боо. Цаасаараагүй шүү дээ. Харин тийм нэг. Тэгээ тамиртай юм. За энэ гар сар байх нь үдэ. Ноор гитэрж гинөө. Ингээд тамиртай юм. Тэгээд Харин тамиртай байна. Ноор ч гитэрж гинөө. Арти. Харин малтаа зурлаагүй байна гэж нэ. Энд чинь үл хүүтэй цагч үрдээс хашааны бас цэвэрлээс хэтрэхгүй юм байна шүү дээ. За. За яач юм. Гитэнэ. Шөө. 40 юу талж байна. Тэгээд 13 төв. Инжилгээ нэг баян гоо шинжээстэй задаа цагааны нэг охинотор тавьсан. Нөөдөө. Нэг бах юм цагаан юм. Одоо самж үзэндээ. Надад сайтай байдаг. А тэр нь наалуурных уу? Наалаа. Нөөдөө. Шөө. Тэгээд тосороо. Хоёр гурван зэрэг тарихч юм. Хүн дорой юм байна дөө. Энд чи юу яадаг вэ? Хоолоо хийгээд ингээд хасаагийн дагуу нарийн хоолоо хийчих. За. Тэгээ ингээд хашиж гад тэгээд дотор нь байж гад тавьчих. Оо зү. Тэгвэл хурдан байдаг. Ирэхэд. Одоо нэг зэрэг 50 шиг тавилаа да. Хөөж. Тамиртай. Чи ясаа хэлбэртэй за. За. Сароо. Одоо ингээд хүмүүс чинь одоо хэрэглэгчдийн зүгээс ингээд ярихад одоо энэ тариатай мах байна энэ төргээл ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр чи одоо энэ юмхийг тарихаар ер нь хэд хоногийн дараанаас хүнсэнд хэрэгж болох юм? 21 хоногийн дараа хүнсэнд хэрэглээ. А уг нь бол хугацаанд гайгүй юм байна тий. 21 хоногийн дараа ингээд бизнес бүрэн гарна гэсэн үг юм. Тий. Аа зөө. Тэгээ хүнсэнд хэрэглээ. А тэрнээс наанууд ингээд зүгээр тарьцны дараа бол малыг ингээд хүнсэнд хэрэглэх ямар нэгэн тийм ил гарах мэдэгдэх юм бол байхгүй юу? Багхгүй. Тэгээд яг хөө зүгээр одоо мал зал авахтаа юм машинаас нь асуугаад хэд хоногийн өмнө тариамаараа. Тий одоо энэ QR код чинь тэр юунд нэ баталгаа гаргаж тэрүүгээр сарын дээр тий. Тэгээд тэр хоногоос хойш 21 удаа тэгээд зөө. дээр жоо гэсэн үг. Яма. Мал эрүүл мэндийн дэвтэр гэдэг юм уу? Тий нөгөө айл болгонд байдаг энэ малын эрүүл мэндийн дэвтэр бүртгэлийн дэвтэр тий. Тэгээ энэ одоо юуны мал дүүлжлэгээ хийсэн юуны хичнээн юм аа гэдэг. За сая 70 барлан дээр лээ. За. Тэгээ энэ дээр энэ QR кодыг уншуулад юу яач. Энэ баталгаанд гараад ирнэ. QR гэдэг энэ QR нь ямар учиртай юм? Энэ тэр одоо энэ сая энэ боловсролт хийсэн Evo Mic-ний баталгаа юу вэ? Баталгаатай бүтээгдэхүүн гэдэг нь батлагдах юм юу? Баталгаа наваа. А хаана яаж үйлдвэрлэгдсэн гэдэг юм уу тий? Тий юу тий. Зөө. А тэрнийх нь баталгааг энэ QR уншуулгаар гараад ирэх юм биш үү? Тий тэгэхээр яг энэ бүтээгдэхүүний бүх юу нь гараад ирнэ. Зөө. Бүртгэлүүнүүд нь бүгд шинжилгээ менежмент яасан амар хэцүү юмнууд бүгд гараад ирнэ. Баталгаанд гараад ирнэ гэсэн үг. Надад чи би уншуулаа үзэж болох юм уу? Болно. Ингээд та бүртгэлээ ичиж. Арай өсгөө зурчин юм. Би гараас сурч юм. Тий. Тэгээ ингээ уншуулахад юуны. Зүгээр одоо энэ утасны камераар уншуулж байна үстэй. Тий болно. За гараад. Ингээд гараад ирэх юм байна шүү дээ. Тийм. Монголын юу гэнэ вэ? Мал эмнэлгийн эмийн сорил баталгаажуулалтын улсын лаборатори гэж байна тий. Тэгээд лаборатори баталгаажуулалтын албаны экспертийн дүгнэлт. Ингээ гараад ирд юм байна шүү дээ. Тий тэгээд бүх юмнууд. Ямар юм тараа хэрэгжилж байгааг ингээд мэдээлэл ингээ өгч байгаа юм тий. Тий тэгээ баталгаатай бүтээгдэхүүн гэдэг нь наад юун дээр чи бүгд баталгаа шинжилгээнүүд нь байгаа. Монголын ветеринар кооператив гэж юм уу? Кооператив гэж юм уу? Дундын хоршоо ингээд оруулж ирсэн сорил. Ингээд нэг тэгээ яг юу гараад ирж байгаа. Тийм байна.
чанар баталгаажуулалтын эксперт гэдэг. Өн чи тэгвэл айгу амар болсон юм биш тий? Хаанаас ямар бүтээгдэхүүн авч хэрэглэж байгааг ингээ мэддэг болсон юм биш. Чанартай баталгаатай бүтээгдэхүүн гэдэг нь тэгээд энэ дээр уншуулахаар гараад ирж байгаа. Оо зөө. Та тэгвэл бас ингээд утсан дээр ингэж аваад юу яачих юм шүү дээ. Тийм бай. Хадгалаад авчих юм шүү дээ. Тэгээ өмнө нь юм байдгүйс энэ гэхдээ ер нь хичнээн жил хэрэглээд байгаа л юм нэлээ 13 жил нэлээ жил болчихоо тийм. Дээш оруулж ирээд 13 жил. Одоо бүр ингээ баталгаатай 13 жил гэдэг нь юу юм? Зүйтэй юм гэх юм уу? Тий зүйтэй юм гэх. Зөө. Оруулж ирээд 13 жил болж байгаа. Одоо тэгвэл ингээ Тэгвэл мэдээлэл нэг чухал тодорхой болчихж байгаа юм тий. Тий тэгээ энэ чинь яг тэр юуны баталгаа нь бүгдийн QR кодыг уншуулахаар гараад ирж байгаа. Тэгээ чанартай яг тийм шинжилгээний бүх баталгаатай бүтээгдэхүүн гэдэг нь тий лаборатори шинжилгээ шинжилүүлсэн гэдэг. тий шинжилгээний бүгд гараад ирж байгаа. Биомеханик шинжилгээний бичиг гэр ингээ гараад ирд юм ба шүү дээ. Тий нэг уншуулах. Тэгээ ингээд За тий тэгээ хэдэн сарын хэдэнд биомех төрсөн яг биомехний 21 хоногийн дараа хүнсэнд хэрэглэв шүү дээ. Тий. Зөө. Танаас жишээ нь ингэх юм шүү дээ одоо. Оргийнхаа би танаас ингээд мал хөдөлж авъя л да тий. Жишээ нь одоо хүнсэнд. Тэгэхэд бол одоо хизээ ямар юм тарай хэрэгэлсэн мэргэснэг чи шууд энийг хараа мэдчих болох юм. Тэгэх нь байна тий. Тий тэгээ энэ бүх юм. Энэ дээр ингээ бүрдүүлэн байж байгаа юм. Энэ дээр энэ доор нэг он сарын тэдэн сарын тэдний өдөр энэ биомехийг тарьсан гэсэн энэ юунууд он сар өдөр энэ дээр байгаа. Зөө. Тэгээ нэг уншуулахаар бүр амар болж байгаа юм тийм. бүх юм Тийм гараад. байна. За. За баярлалаа. Одоо ингээд тарилга дуусна уу? Дууссан. Өнөөдрийн тарилга дууссан тий. Төлөө дууссан. Одоо мал төлөхөөр дараагийнхын тарин тий. Төлөө дуусахаар төлсөн болно да энэ. За. Туслах хэрэгтэй бол дуудаараа хаа за. Тэн дахиад 3 үлдсэн байна шүү дээ. Араас гараад игнэ. Танаа хөрмөн юм шүү дээ тий. Ханаас сайн нэг гараад ирээд. Ингэж хураахгүй байсан ч гэсэн өөртөө зөнгөөрөө яваад ирэх үү? Ирнэ. Гэтэ одоо ийшээ гарч ирснээс энэ далангийн цааталт бол өвс нь хамаагүй өөр юм. Хамаагүй илүү байна. Тийм байна. Энд рүүгээ бас ингэ шаргалтаад харагдаж байгаа боловч энд рүүгээ болохоор хамаагүй өөр шүү. Тий. Энэ одоо зүгээр сувайлцсан байгаа нь үү? Цуг явж идэв юм? Цуг яваа цуг. Оо. Яалч өнөөдөр танад хур дагуулж ирлээ шүү. Ховтой он хор бараанаар гэж Харин тий. харахгүй сайхан хураарч эхэллээ дээ. Ер нь өглөө гарахад л ер нь жоохон Чиэгэл дутагдаад байсан. үүдгэр салхитай байгаад гэсэн ингэж өдөө сайхан оройдоо. Өдөө сайхан оройдоо ингэж жоохон орхон да. Дөрөв би таны ардаас энэ өхөрлөө явж хахад нүүр айгу бороо тусах шиг болсон юм. Тэгээ бороо орохнуудтай гэтэл буцаад цас болчлоо шүү. Зарим галзараа бороотой гэдэг байгаа. Харин бороо орж энэ жил чарна. Саха эрт орчих юм биш үсттэй. 3 сар 4 сард л сайн чиг өгчл нөгөө амархан гарна л да. Ста амархан гарна да. Нөгөө гарчулч мал тэгэрхэн ч юу авах вэ? Тэ 5 хоногтой гэж дараа л гарах бах та. Танаа өхөрнүүд бол сайхан тарган биш. Энэ өвөл сайхан дажгүй сайхан орсоо. Тэ? Ёор мууцсан юм алга. Энэ тугал веронууд ч гэсэн сайхан биш тий. Сүү бол бас яг нэг өдөр тутмын орлоготой л байх юм да. Тэгээ сүүний чиглэлийнх бол Тэ өдөр тутмын ордогны юм да сүүнийг ч ядаад. энэ зүгтээ сүүний өдөр мөдрийн багнараас авдаг гэдэг юм байдаг. За энэ баян дэлгэрийн одон фермүүд бий. Тэдний сүүг авдаг газар байгаа да. Фермүүд тэднэр л сүүг зөөдөг газрууд бий. Энд хөргөлт гэж уучин энэ багнуурын дивиз гэж байдаг. Тэрний урд хөргөлт байдгийн сүүг хөргөдөг газар. Зөө. Сүүл яг тэгэл өдөр тутамдаа. Махвал яг нэг бөөн л юм да тий. Гэтэ сүүнээс арай ашигтай байх уу? За тэгэл сүүч нь яг үгүй саагаад аван малд нь байж ах юм. Өдөр тутмаа ордог. Мал чинь тэгэл мах чинь яг үгүй тэгэл үгүй хийж ижил. Тэгэл юм да тий. Үгүй хийж амин авч ижил ордог болно шүү дээ. Махных нь бол нэг арай ажил нь бага байх юм болов нэг өдөр тутамд байнгын саагаад авахгүй болохоор тий ажил нь арай бага да. Тий. За би тэднийг нь ажиллуулдаг.
Энд рүү тэгээд өгөр оруулахаар яах вэ? Энэ уурхаа муурхаагаас янз янзын шаардлага тавих уу? 50. Энд рүү хамаагүй ороод мал оруулж болохгүй. Үндсэн дөрмөндөө бол мал байх ёсгүй. Ёсгүй л бахал та тий. Бас хамгаалагч тань тоож хөөж гаргана. Тэгээд одоо аргагүй нөгөө мал чинь өөрсдөө мэддэг юм болохоор өвчтэй газар байгаа. Тэгж л байгаа байхгүй дайраад л орд юм л да. Тэгэл өдөр нь оруулаад оройдоо ямар ч юм хурааж гаргаж байхгүй. Шөнө бас энэ нөгөө том техникүүд явдаг болохоор чинь. За. Дайруулна барина гэдэг асуудал ихтэй. Энэ бас хамаагүй. Тэрнээс ямар нэгэн тийм хураамж татвар энэ төр гэхгүй үстэй. Тийм бол зөвшөөрөлтөй болчих шүү дээ тий. Тийм байхгүй. За. Манай Багнуур чинь нөгөө бэлчээр их хомсхон болохоор тэгээд энэ уурхаа энэ далан дотроо арай жоохон өвснээрээ мал цөөхөн ордог болохоор Тэгэл бахал та. Энд чинь тэгээд яг Багнуурын газар нутаг гэж ер нь байх юм уу бэлчээрийн. Энд чинь ингээл баян дэлгэр мөнгөмөрт ингээ урагшаага юу явуучих юм баян жаргалмаар юм болж байгаа. Багнуур чи ер нь нэг тийм бэлчээрийн газар бол байхгүй шүү. Байхгүй юм тий. За ингээд наашаа гаргаад ирсэн юм чинь та өтөртөө явчих юм байна дөө. Тий одоо эдгээр ингээд замаараа цуваад л. Эндээс бас нэг дөрөв юм чинь тэр адуу юм уу? Тэр өхөр. Өхөр үү? Танаа өхөр бас тал тарцсан одоо ингээд нийлээд бөөгнүүлээд гаргана да. Одоо энэ их юм байна. нэг хэдийн он тэрнийг орж гаргаж ийн бэ. Энэ замаар л өрдөөс маш болгоомжтой гарахгүй болохгүй байна тий. Жохон харахгүй бүрдэхэд бол ер нь их байнгын тууж гарахгүй л болохгүй. Тийм байна. Тэгэхээр ер нь бараг л өдөөд л гаргачлаа юм байна та. Гаргацсан дээ тийм үү? Тий. Тэгэхгүй энэ чи жоохон бүрдгээ бол тэгэл бас машин дэргэнд хариулчих гээд асалаа ороос хэцүү юм байна. Энд чи яг ингээд алсаас харахад гайгүй юм шиг мөртлөө яг дэрэгдэн ячихаар энэ том оолгонууд чинь хиймэл болоо чинь олон байд юм шүү дээ. Тий энэ чинь нөхөн сэргээд одоо хамгийн сайн явагддаг газар шүү манай Багнуурын уурхай чинь. Зөв. Одоо эдгээр чи ингээд нөхөн сэргээгээд байгаа юм уу? Тий нөхөн сэргээгээд байгаа. Дээгүүр нь дандаа өвснөгөө ургамал тарьцсан. Ингээд дээдлийг хавтгайлаад. Зөв. Монголын уурхайнууд ч хамгийн баг номер 1 байх нөхөн сэргээл тэр. Тий. Одоо 60 жилийн өстэй гэж хэлдэг. За 60 жилийн амарцсан тэгвэл нүрсээр тасрахгүй юм байна. Орд морь унаагүй бас тэр холоос наашгаа гээ шогшуулаа явсан ч бас жоохон хүндүүс суух бах та. Ингээд гой морь бас нэг жоохон хүндрэлх янзтай болж шүү Тэгэр. дээ. Тийм. Их хөнгөлтмөр тий явчих гал. Энэ хөнгө. Уйж уйдаг байсан юм уу? Багт нь уйж ирсэн. Тийм үү? Тий. Тийм баха. Тэгэл ер нь жоохон өнд ихлээр л авч угчих гарах юм шүү дээ. Энэ хөөргийг би ярина одоо нэг хүний өмнө шунсан болох байх гэдэг. Өглөө асуух гэж би бодоодсан аахгүй. Энэ ямар сан хашийн хувьд бол хаш тий? Хаш. Энэ тэгээд ямар учиртай хөөргөн энэ? Ихэнх зүртэй том хөөргөн энэ. Одоо манай энэ хүргэн ахын л Хамгийн том хүргэ ахын. ахын аавынх нь хүрэг гэсэн. Зөв. Тий. Өөрөө хийсэн хүргэн гэсэн. Очир гэж дархан хүн байсан. Зөв. Автганых. Тэр өөрөө хийсэн хүрэг гэсэн. Тэгвэл шин цагийн өөрөг байх нь тий. Шин Бас нэг айхтар үлдэм дээр үеих бол биш үү? Бүүч дээр үеих шинийг 50 60 оны үе юм уу та. Зөв. 60 оны үе юм шиг үлээ. Гэхдээ л 60 он гэдэг чинь бас ч гэж нэг Тийм тийм бас нэлээ явчихчихлээ шүү. тийм байна. Яг бүр орчин цагийнх бол биш юм байна тий. Гэтэл бас сүртийн биш үн чинь бас хэрвээ хүний гарт бол ингээ багтаагүй. Бас энэ тэнд барай явж байгаад л хүний бас нүд хужирлахаар л сайхан хөргөө шүү. Түрүүний жоох юм орох гэдээсэн юм яач юу? Орхон ч орох юм шиг өнөө ер нь Шөндөө орнох байна. үрхэг хэвээрэл байгаа тийм тий. Шин Хүтэрчгүй гэж жоох орчихсон. Харин одоо чи хэрэгтэй байна. Нэг 5 сантаас орчвол. харин За ахыг чар дээр ирээд өнөөдөр сайхан тухтай өнжлөө. Одоо сайхан хөдөө малчин айл дэрлээ гэсэн чи ингээ сайхан төв, ингээ сайхан дулаан байшинд, сайхан тоглог орчинд ингээд хоёр ч ярин сайхан малалт юм байна. Одоо ёстой жинхэнэ шин цагийн одоо үлгэр дуурайлуулсан сайхан малчин айл дэрлээ. Гэртээ сайхан зочилсонд баярлалаа баяртай. за баярлалаа. Манай хаач очиж ирсэн та бүхэнд бас их баярлалаа. За Тэгээ тааж бид хоёрыг одоо тэгэхээр өдөр тутмынхын ажилд бас нэг сайхан тусдим болж чадвадаагүй. Тэгэл нэг мэдхнээ л одоо ингээд бас ер нь мал хотлох цаг болол ингээд ойр болчих юм биш үү?
болсон болсоо одоо энэ тарилга дуулга гэдэг чинь бүл муутай улсуудад бас хэцүү шүү. Гэхдээ харин яг тарилгатай таарлаа бас ингээд энэ чинь тарилга туулгын талаар бас нэг тодорхой хэмжээний мэдээлэл аваатглаа шүү дээ. Тэгэхээр чи нэг юм шилдэ тариа одоо хэдэн мал тарьдгийн ямар учиртай тариаин энтергээд бас малын эмчтэй таарсных. Тий яг нэг сайхан баталгаатай юмтай болчихж байгаа юм л дээ. Тийм байна. Тэргүй ордоор нь хаана үлдэрсэн. Яг л нөгөө хүнтэй л ялгаагүй шүү дээ. Одоо чи ингээд нөгөө хүмүүс чинь хамаагүй задгай юм тариа хэрэглээд нэг л одоо бүгднгийн нөгөө жортой болгоцсон заавал юм чин бичгтэй гэдэг бол тэрэн шиг ялгаагүй одоо бас энэ малын ийм тариа тарилах чинь бас л олон нарийн болоод байна шүү дээ. Тий. Нэг хэсэг нөгөө малч чинь нөгөө зүгээр нэг хятад таримарыг зүгээр өөрийн дураараа авчиж тариа янз бүр болоод байдаг байсан. Одоо бол тийм байха байцсан юм тий. Ер нь тэрнийг л жоохон хомих юугаар л хийж байгаа юм л дээ. Тийм л үү. Тэр зөвлөдөө. Зөвлөдөө. Тий. Яаж л одоо эн чинь яг л малчны хотноос чинь одоо иргэдэд очиж байгаа хүнс гарч байгаа яг л анхан шатных нь үйлдвэрлэл энд явж байгаа. Тэгэхээр эрүүл ах нь бол хамгийн чухал байх л да. Одоо бас өдрийн ажил дууслаа. Малч ер нь бас гаднаа ирж байгаа шиг байна. Тэгээд өнөр ингээ буцъя да. Тий. Сайхан зочлоо. Хоо сайхан хамттай байлаа гэж баярлалаа. За. Тэгээ эргээд сайхан уулзах ирэл тавь. За тэр ирүүл бодож болдгоо. За баярлалаа. Энэ дөрөв нэвтрүүлэг өндөрлөө. За. За үндэсний өсөлтийг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевиз малчин айл нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг үзэгч та бүхэнд хүргэлээ. Энэ удаагийн нэвтрүүлгийг бид нийслэлийн Багнуур дүүргийн 2 дугаар хорооны малчин оргиохоо ахыгаас бэлтгэн хүргэлээ. Ингээд эх 7 хоногийн лав гарагт шинэхэн айлтай шинэхэн зочинтой үзэгч та бүхэнтэйгээ эргээд уулзъя үзэгчтэй. Түр баяр та. За баярлалаа баяр та. За баярлалаа. За сайхан амраарай. За сайн яваарай. За.